Тэгээд манай Чин зөрөг сайд одоо их тодорхой хэлмээр байна. Тодорхой хэлмээр. Яг нийгэмд маш их том хүлээлт үүссэн байна. Тэгэхээр одоо нийгмийн даатгалын шимтгэлд энэ одоо хөнгөлтөнд яг хэдэн нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүн амрагдах гэдэг юм бэ гэж. Одоо нийтний улс таяар нэг би буруу ойлгог бол 910 мянга орчим нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нар байдаг. Эндээс одоо хувийн хвшлийнхний хувийн компаниудын төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа 650 мянга гаруй нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгаа. За төрийн албан агч болоо төрийн үйлдвэрийн албан компаниуд гэдэг ингээд 270 мянган татвар төлөгч нар байгаа. За бас дахиад хуваар нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг нэг 134 мянга орчим иргэд байдаг тийм ээ. Тэгэхээр энэ бүхнээс одоо нийт өнөөдрийн байдлаар та бүдгийн урьдчилан тооцоолж байгаагаар одоо нийт хэдэн хүн энэ нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлтөнд хамрагдах гэдэг нь гэдгийг ойлгомжтой хэлэх хэрэгтэй байхгүй юу? Ойлгомжтой хэлэх хэрэгтэй. Нэгдүгээр асуудал. Энэ нарийн тоонууд сонсомоор. Тэгэхгүй бол одоо ингээд нэг тодорхой улсын хурлын чуулган дээр орж ирсэн Монгол Улсын ерөнхийлөгч хүртэл буруу ойлголттой сууж байгаа шүү дээ. 10% нийгмийн даатгал шимтгэл төлж байгаа хүмүүс 10% нь хамрагдах маягийн юм хэлээд гараа үздэг. А гэтэл сангийн сайдын өгж байгаа мэдээлэлээр бол эн чинь баг үндсэндээ нийгмийн даатгал шимтгэл төлж байгаа хүний 10 хүний 7 нэгэнд одоо хамрагдах юм а гэсэн ийм тоглож байгаа. Тэгэхээр өнөөдөр бол та энэ тоог маш их тодорхой нэгдүгээр хэлмээр байна. Тодорхой 6 сарын хугацаанд ажил олгогчлоод ажилтан дээр очиж байгаа санхүүгийн ачааллыг засгийн газар 800 тэрбум төгрөгөөр чөлөөж одоо ачааллыг нь одоо хөнгөвүүлж байна л гэж бол бид бол ингэж бол ойлгож байгаа. Нийт Монгол улсын хэмжээгээр ажилчид бол сая 100 байна. Сая 100 мянган ажилчдын чинь 800 мянган энэ нийгмийн даатгалын шимтгэлийн 6 сарын хөнгөлөлтөнд чөлөөлөлтөнд хамрагдчихлаа бол нийт ажилчдын чинь маргалж 80 орчим хувь нь 75 орчим хувь 75% нь бол энэ одоо 6 сарын хөнгөлт чөлөөлөлтөнд хамаардаг байна л гэж ойлгох хэрэгтэй. Цаана үлдэж байгаа 25% нь төрийн албан агчид, төрийн болон төрийн өмч тажиуламж байгууллагуудын иргэд ажилчид бол хамаарчих. Дээр нь аж ахуйн нэгж байгууллага гэсэн ийм томьёолоор оруулж ирсэн. Тийм учраас бол төрийн бус одоо байгууллагад ажиллаж байгаа иргэдийн ажилчдын цалин нийгмийн даатгал шимтгэл бас 6 сарын хугацаанд чөлөөлөгдөнө гэж бид тооцож байгаа. Ийм одоо бас хүрээгээр энэ хамрах юмаа гэж тооцоолж ирж байгаа юм.